даваа жижигшин бол одоо инх цэцэг 1976 онд дан нугаралт, 1978 онд олон ор нугаралт, 1981 онд төрийн шагналт ардын жижигчин Нарав самбуудаа нийлэн хос нугаралт үзүүлбэрийн үзэгчид түмэндээ болон дэлхийн олон орны үзэгчдэд төлөвлөсөн түүхтэй. Дэлхийн 50 гаруй орноор аялан тоглож Монголын циркийн уран нугаралтыг дэлхийн тавцанд мандуулсан хүндэтэй гавьяа байгуулсан Монголын уран нугаралтын том төлөөлөгч билээ. Ганцаарчилсан уран нугаралтаар дэлхийн болон Монголын циркэд шинжлэлт болжээ. Дэлхийн олон орны судлаачид сонирхогчдын сонирхлыг зүй ёсоор татсан уран бүтээлч билээ. Монголын уран нугаралтанд давхар зүвнийг сэрвэн дээр нэг гар давхар бөөрөнгийн нугаралт үзүүлэлт төрөлхөөдийг урд өмнө нь Монголын циркийн уран нугаралтын төрөлд хийгдээгүй анх удаа хийсэн түүний нээлт байлаа. 1981 онд Кубын Гаван хотод болсон социалист орнуудын циркчдийн тэмцээний тэргүүн байр, 1983 онд Францын нийслэл Парис хотноо болдог олон улсын циркчдийн тэмцээний алтан медалийг Монгол улстай анх удаа авчирсан арвин түүхтэй агуу нуграач үлээ. 19 наснда тэр Монгол улсын гавьяа жижигчин цол тэмдгээр шагнуулсан юм. 1992 онд бүгд найрамдах хятад улсын Уучаа хотод болдог олон улсын циркчдийн тэмцээний анхны мөнгөн арслан цомыг тэр эх орондоо авчирсан түүхтэй.
Дууч Монгол Улсын соёлын төвийн ажилтан Үрийн туяа Жавхан сайхан Комич Наранбадрах Морин хуурч оргил болдоо Нагиса Гаванотто болсон олон улсын цэрэгчдийн тэмцээний алтан медальт, Парисотто болсон олон улсын цэрэгчдийн тэмцээний алтан медальт, бүгд найрамдах Хятад улсын Учаохотно болсон олон улсын цэрэгчдийн тэмцээний мөнгөн арслан шагналыг Монгол улсад анхаарч ирсэн Монгол улсын гавьяа жүжигчин Лодойн энх цэцэг баяр хүргэе үзэгчтэй. Өнөөдөр манай Тайсны орон нугалаар нугаралтан тоглож эхэлсний 45 жил энэ хүү 55 наснда орон нугаралтыг энэ сайхан агуу хийж үнэхээр үзэгчдийг гайхан бишрүүлж Монгол гэдэг энэ өвөрмөц орны ард түмэн өвөрмөц ард түмний нэгэн охин орон нугаралтыг энэ хүү дэлхийд гайхуулж ирсэн энэ алдартай орон нугараачийг тэртээ 1980-ад оны үед өмсөж байсан тоглолтын хувцастайгаар мөн 1980-ад онд нугарж байсан энэ ширээтэй та бүхний өмнө гавьяа жүжигчин маань өөрийнхөө 80-ад оны үзэгчид та бидний өмнө эргэн авчирлаа. Одоо өнөөдөр энэ үзэгчдийн таймд бас манай циркийн олон сайхан төлөөлөгчид ахмадууд тэр үеийн хүмүүс бүгд энэ ширээг сайн санаж байгаа. Мөн циркийг сонирхдаг үзэгчид хүртэл энэ ширээг монголчууд төлөөгүй дэлхийн цирк сонирхогчид энэ ширээг бас мэддэг байх гэж бодож байна. Энэ ширээтэйгээ саяны өмссөн гэлгар хувцастайгаа ээж чинь дэлхийн 50 гаруй оронд Монгол улсыг Монголын уран нугаралтыг төлөөлж дэлхийн олон оронд Монгол орныг сурталчилж байсан агуу түүхтэй юм байна. Танай гэрүүлээр чиний ээжээр бахархаж байна. Миний хажууд зогсож байгаа энэ сайхан марайлаг, сарайлаг нүдэндээ шилтэй залуу болоос Монгол улсын гавьяа жүжигчийн X цэцгийн хүү Монголын нэр акробатчин цирк судлаач Батуулдын хүү бас уран нугараач оргил бол та бүхний өмнө гарч ирсэн байна. Шатгаата байж та. Би циркийн уран нугараач үздэг үлээ ийм танкасан том пистэ өчтөө. Нэг юм санагдлаа. Сая ингээд түүх яриад X гавьяатын тоглож байсан, өмсөж байсан, хэрглэж байсан энэ тоног төхөөрөмжийн тухай ярихад чиний ээж Европод бас олон сараар олон жилээр явж явах хугацаанд чи эзэнд нь тэнд тэгдэж явсан байна. Тэгээд гавьяат маань энэ сайхан дангаар залууг гидсэндээ тэг хөвлийдэн тэгээд 5 сар нугарсан гэж боддоо тавхан. Тэгэхээр чи ээжийнхаа гидсэн 5 сар нугараад эвкрэлдээ ингэж явж байсан байна. Нугараач биш гэхийн аргагүй байна энд. Энэ бол бас уран бүтээлч хүний хувьд, циркийн хүний хувьд тэр циркчин хүний тэр хатуу дэглэм Монгол орноос сурталчлах гэж явсан тэр хатуу тушаалыг өргөлөөд явж байсан энэ гайхалтай урлагийн хүний төвчээр хатуужл юм. Агуу байгаа шүү. 5 сар жимбит хийдсийн бүслээд галгар холцсон дотор оруулаад тоглоно гэдэг үнэхээр цирк урлаг гэдэг юм хатуу юм байна. Ингээд ийм сайхан гэрүүлээс гарсан залуудуудад амжилт хүсье. Амжилтын 10 жилийн болж аргагүй жүртэд бид морилж байна. Тоглож цаашаа үргэлжилж байна. Ингээд та бүхэн зориулах дараагийн үзүүлбэр бас манай X гавьяатын охин Зол Жаргал хамтран тоглогчтой хамт агаарын алчуур дээр гимнастикийг сонирхуулна.